мэдээ дугаар болгон дээр өөр адлибтуудтай учирдаг хамтаа сураа нэвтрүүлгийнхаа шинэ дугаар тавтай морил өнөөдөр би Monroe's Fashion нэвтрүүлгээр ирсэн байна. Би одоо танд яаж гараараа явахыг заагаад өгье. Одоо энийг эндээс нь эхлээд хойноосоо яваад улаа буулгаад тэгээд педалн дээрээ дарж явна. Одоо энийг педалн дээрээ өгдөг гэж. Яваад шүү. Амжилт талхигаад. Ой, цогсоо. Сайн байна уу? Сайн байна уу? Манай хамтаа сураа нэвтрүүлгийнхаа дугаар болгон дээр шинэ зүйлүүд туршаа явуулдаг. Энэ удаагийн дугаараар та энэ академийнхаа талаар манай үзэгч хүүхдүүдэд танилцуулаад өгөөч. Загвар зохион бүтээх сургалт маань 7-оос 15 насны хүүхдүүдэд зориулагдсан. Тэгээд өөрсдөө ингээд загвараа зохиогоод хувцас хийгээд ер нь гарын дүүтэй болох зорилготой ийм сургалт байгаа. За өнөөдөр агшин чамд фигур зурах, тэгээд оёдлын машин дээр оёж сурах дасгал, тэгээд жижиг фигур дээр загвар гаргах, тэгээд гараар оёж оёхыг зааж өгье. За багш надад чамд яаж фигур хамгийн амархан аргаар зурдаг аргыг зааж өгье. За дизайнер бүр өөрийн гэсэн одоо фигур зурх арга барилтай байдаг. За багшийнх нь болохоор бас өөрийн гэсэн арга барилтай. Тэрийгээ чамд зааж өгье. За фигур зурхтаа 9-өөс 10 хуваадаг. Хэрв урт төлтөй болмоор бол 10 хуваана. Зүгээр энгийн хөлийн урттай бол 9 хувааж зурдаг байхгүй юу? За тэгэнгүүтээ эхний одоо энчээ толгоогоо зурна. За энийг толгоогоо зурхтаа хамгийн түрүүнд тэнцвэрийн шугамаа зурна. За хоёулаа шугамаа ашиглаад эдгээр бүгдээрээ одоо хаана юу ирэх, хэддгээр шугам дээр юу ирэх нь ингээд бичээстэй байгаа байхгүй юу? Тэгээд фигур зурхтаа ихтэй байнга энийг ингээд бичихгүй. Зүгээр яг дараа нь цээжилчүүл эдрийг бичих шаардлагагүй. Өөрөө шууд автоматар ингээд зураа явуучих юм тий. За одоо толгоогоо зурхтаа эхний энэ хэсэг шүү дээ. Энийгээ 3 хуваасны 2 дээр нь толгоогоо зурна. За тэгэхэд зурхын тулд эхлээс нь ингээд дугуй зурна, дугуй дүрс. За дугуй дүрсийг зурч чадахгүй бол чи хараа яг адилхан хэмжээтэй энд нь ингээ 3 хуваасны 2 дээрээ тэмдэглээд энэ 2 дээрээ бас ингэж адилхан хэмжээтэй тэмдэглээд эдрийн хооронд ингээ холбочиж болно. За жоохон гонцгой болчлоо. Яг энэ дээдлийн хэсгийг бүрхий байх хэрэгтэй гэдэг хэвгүй юу? Бүрхий. Эргөө тэмдэглчээд эндээсээ шанаагаа буулгаж ирнэ. Шанаагаа буулгаж ирээд хацраа нийлүүлнэ. Яг нэг толгоогоо зурхтаа шууд ингээд таамгаараа ингээд зурж болдгоо нөхөн тий. Мөрний хэмжээ нэг тал руугаа 2 см гэхээр нийтдээ одоо мөр гэдэг дээрээ зурна тий. Мөр гэдэг дээрээ нийтдээ 4 см нэг тал руугаа 2 см байна гэсэн үг. Би энд нэг сар суучаад яг юу анхаашаад ямар мэдлэг авчаад гарах вэ? Нийт 3 сарын хөтөлбөртэй. Тэгээ анхан дунд гүнзгий гэсэн тийм 3 шаттай нийт 3 сар явагддаг хөтөлбөр байхгүй юу. Тэгээд ер нь суусан бол 3 сар сурдаг. Тэгээд ер нь фигурээ зурж сурна, хувцас зурж сурна, гараар оёж сурна, өөртөө хувцас хийж сурна, биенээс хэмжээ авч сурна, хувцсан дээр зураг зурж сурна, Google-тэй оён, Google-ийн дээр хувцас оёж сураад тэгээс төгсдөг сургалт байгаа. За одоо тэмүүлээ гараа тэмдэглэнэ хоёлаа. Гараа. Яг одоо энэ хажууд чинь бүгдээс тэмдэглээд тавьсан байгаа шин.
За одоо хоёлаа ингээд ерөнхий ингээд юугаа фигурыг гаргацсан. Одоо энийг хоёлаа хэлбэршүүлнэ. Одоо энэ бүх энэ хурц өнцгүүд шүү дээ, тий? Эдрийг ингээд гоё дугуулад янзлан гэсэн үг. За тэгээ одоо түрүүний тэмдэглэсэн энэ шүү дээ, энэ шугам. За энэ дээр яг сууг ингэж ирнэ. За ингээд болоо. За ихэр амархан байв. Амархан байв. За тэгэхээр одоо загвар зохиогч хамгийн түрүүнд одоо фигүрээ зурж сурсан байх хэрэгтэй байдаг. Фигүр зурж иж өөрийнхөө ингээд толгойд орж ирсэн загвараа буулгаж иж тэрийг хийн шүү дээ. Тэгэхээр одоо чи фигүрээ ингээд зураа сурч байгаа болохоор одоо энэ дээр ингээд загвараа зурж болох нь байна. Та загварын салбарт ажиллаад хэрэг удаж байгаа вэ? За би бол багасаа загвар өмсдөг байсан. Тэгээд загвар өмсөх, загвар зохион бүтээх гэдэг нь миний мөрөөдлөөсөн хоёулаа. Тэгээд хамгийн ихний мөрөөдлөө одоо загвар өмсөгч болоод биелүүлж яваад тэгээд 2015 онд CTD сургуулийг дизайнераар төгсөө. Тэгээд тэрнээсээ хойш ингээд дизайнераар ажиллаж байгаа. Модельераа шас ажиллаж байгаа. Тэгэхээр одоо нэлээд удаж энэ та хэдэн жил болж байгаа юм тий. Та модель байж байгаа загвар зохион бүтээч болоход ямар санагдсан бэ? Гоё байлгүй яагаад тэр миний хоёр дахь мөрөөдөл юм чинь. Тэгэхээр одоо азтай гэх юм уу хоёр мөрөөдлөөр хоёулангаар нь ажиллаж үзэж байгаа болохоор загвар зохион бүтээгч байх хамгийн гоё зүйл нь юу вэ? за толгойд орж ирсэн загвараа буулгаад тэгээ бэлэн болцсон байгааг нь харах хамгийн гоё. Эсвэргээрээ харин хэцүү нь. Хэцүү нүү. Хамгийн хэцүү нь дизайнер юусо бодож байгаагүй юм биш. Ажиллаа жаргаж хийдэг болохоор бүгд л гоё байдаг. Чамд юу ямар вэ? Чи ийм сурмаар байна уу? Чам таалагдаж байна уу? Дизайнер болохыг нь хүсдэг ус. Тийм үү. Одоо тэгээ зүсгээ болцсон уу? Нөө тэр үед сургалтанд байх болсон болохоор тэгэл дааз байлаа хэлдэг. За тэгвэл одоо хоёлаа дараагийн хичээл рүү орох уу? Тэгээд. За хоёлаа одоо энэ туулайг гараараа ойно. Энэ мохоо зүгээр ойно. Энэ ийм хүүхдийн гар хатгадаг ийм зүг байхгүй юу? За тэгээ чамд Амика яаж явах юм ингээ заагаад өгөн заяа. Чамаар ингэдэг. Амиртан гэдэг. Чин сургалтанд яваад хэр удаж байгаа вэ? 3 сар болж байгаа. Чамд энэ сургалт таалагдж байгаа юу? Таалагдж байгаа. Чи энэ сургалтанд яваад юу сурч авч байна? Хөдлийн машинаар яваад, тоглоом аяад, гоё байгаа. Би одоо танд яаж гараараа явахыг заагаад өгье. За. Ноцноос авч. За. Одоо энийг хайцлаа. Одоо энийг эндээс нь эхлээд гээд хойноосоо яваад яваад. За. Хэнэс талууд. Тий. Одоо энэ чихнээс нь ингээд юм. Хатах юм уу? Тий. Хат. Одоо энийг ингээд тэгээд дахиад ороос нь ингээд хатглаа. Гээд яваад. За. Загвартай ойр байснаас хүүхдүүд ямар тийм зан чанарууд нь сууж эхэлдэг. За нэгт ямар ч лсэн одоор ингээ харж байхад бол зурагтай аягүй сайжирж гин, гарын дүүтэй болж гин, аягүй сууд сурж гин гэж бас аав ээжүүд хэлж байгаа. Гэртээ яриад аягүй итгэвтэй өөрөө юмыг аягүй нухацтай хийдэг болж гин. Өртөөсөө зүгээр суухгүй бүр унтахгүй юмаа хийгээд байна гэд тэгж ярьж байгаа ээжүүд бас байсан, ээж аав байсан. Буцнаас барьжаа ингээд татсан. Буцнаас ойлж Энэ ингэж явах нь зүг үү те? зөв жохон өртүүлнэ. Чи одоо энэ сургалтанд гараараа юу ойд сурсан бэ? Энийг хийсэн. Тэгээд ойдлын машинаар зөндөө юм хийсэн. Гараар бас зөндөө юм хийсэн. Чамд ингээд гараараа юм аяад ойдлын машинаар юм явах таалагдж байгаа юу? Таалагдав. Энэ сургалтанд суугаад чиний хамгийн их дуртай зүйл чинь юу болсон бэ? Google-тэй хийхээр амар гоё санагдав.
хүүхэлдэй хийгээ. Би энийг хувцас хийгээд явуулсан. Чамд одоо өөрийн хийсэн хэдэн хүүхэлдэй байгаа? 2. 2 хүүхэлдэй. Тий. Утсын жоохон л болохоор нөгөө хайчлаад доороо хайчлаад дахиад уцаацуул. Чамд ингээд энэ сургалтанд зугаад хийж чадахгүй хийхэд хэцүү байсан зүйл байгаа юу? Бага ньюбук подолк. Ньюбук подолк нь амар хэцүү. Яагаад хэцүү вэ? Одлын машинаар тэр даун амар нөгөө дузаан болохоор оёход ингээд өрдөөс болохгүй ингээд таслаад ингээд Хүндрэлжүүлдэг гэж юм. тийм тээж явхаар тэрийг нөгөө заавал ингээд дахиад тэгээд ханзалж агаад хийх болохоор хэцүү санагддаг. Тэгээ бас холбоход амар хэцүү. Хийхэд хэцүү байсан ч гэсэн чи тэрийг хийгээд дуусгах нь Дуусгах. Чиний төсөлж байсан шиг болсноо эсвэл арай өөр болсноо? Одлын машинаараа жоохон дэлгийл оёод. Дэлгийл хийцтэй. Гаг. Тэнийг гоё болж байна уу? Та одоо энийг гитачд дуусгачихгүй юу дөө? За. За хоёлаа одоо оёдлын машинаар ийм цаасан дээр ийм дасгалууд оёно. За чи өмнө нь оёдлын машин дээр ойж ирсэн үү? Гүү. За энэ бол ингээд гэр авах машин байгаа. Оёдлын машин ашиглахтаа эхлэсэн. Энэ талдаа канапон дээр дараад асаан. Асааг нь гэрлэн насж агаад. За энийг уул гэж нэрлэдэг. За тэр доороогоо педал гэж нэрлэнэ. Улаа буулгаад тэгээд педалн дээрээ дарж явна. За хоёлаа эхлээс энэ шулууныг оё за. Улаа буулгахдаа маш аажуухан гараараа барьж агаад ингээд жоохон болгоно. За тэгээ энэ педалн дээрээ даана. Тэгээд гараа жоохон хол байлгана шүү. За яа. Тэгээд хэрвээ сандруул шууд хөлөө авчих. Тэгэхээр машин чинь зогсчихно. Ингээд аажуухан даруул аяархан явна. Чанга даруул хурдан явна. За тэгээд ингээд яг энэ зурсны дагуу оёод явна. Ингээд чанга дарахаар хурдан яваад аажуухан дарахаар аяархан явна. За ингээд за авахта зүгээр дээшлүүлээд улаа дээшлүүлээд тэгээд ингээд сулж авна. За тэгээд хажууталт нь хотоо байгаа. Эндээ ингээд зүсээд тасалчихна. За ингээд өргөдүүлээд оёороо тий амика чамд зааж өгнө заа юу. За. Одоо энийг ингээд За. тэр педалн дээр өгдөг гэж. Яах юм бэ? Би тийшлээд очиход одоо тийшлээ. За. Тод тэрийг дэвшлээд и цаашаа ингээд тай нэрээ Хачны лав юм байна. Нэрсэн дэлий ингээд хайцсан баг. Нэгтлроо дэлий гэж бодож байгаа. сая ороход ямар яасан хэцүүсэн үү? Ахад тэр нь амар хэцүү байна. Мэдрэмж амар шаарддаг юм байна те. Яагаад шүү? Амар жоохон дэлийгээд Дэлхийд жоохон дэлийчлээ. Тэнийг хийгүүд ингээд нэрсэ тамаачих. ой зогсоо. Энэ ихээр ингэ зогсчих. Тэгээд одоо энийг доош болгоод тэгээд тэрийгээ давтчих. Анх удаа хийж байгаа болохын дэлий ажиллаа. Чи нэг ойж үзэх. За. Яагаад хүүхдийн загвар зохион бүтээгчийн сургууль нэгээр болсон бэ? Одоо ер нь 10 жилүүдэд аягүй их юм хөдөлмөрийн хичээл тий одоо технологи хичээл гэж байхгүй болсон гэж сонссон. Тийм болохоор тийм хүүхдүүдэд зориулаад багч гэсэн мэдлэг олох зорилгоор нээсэн. Тэгээд нэгэн дээрээс бодож ирсэн л дээ. Тэгээд яг чадах үгүйг бас жоохон юм 7-аас 15 насны хүүхдүүд яг чадах үгүйг бас ихтгэл байхгүйсэн. Тэгээд өөрийнхөө охиндоо 6 настай хахад нь гараар нь юм оюулж үзээд тэгээд чадчихаан. За ер нь болох юм байна да гэж одоо тэгээд нээжсэн.
Хоёлаа энэ манекен дээр давуугаар загвар зохио. За. Чи ямар даваа авах гэж? Бидний ханы авах. За. Нэг аваа тэгээд Бинээс эхэлж байна. Та хүснээрээ нөгөө загвар зохиож бүтээж болно нуглаа муглаа хийе. чи чөлөө цагаараа ийм манекен дээр юм хийдэг үү? Хийдэг. Би энэ хичээлүүдийг бүгдийг сураад дуусгасан. Би хүүхдүүдэд зааж өгдөг. Та ямар палат хийх вэ? Би өөрөө бариу палажин дуртай байхгүй юу? Тэгээд бариу гоё тийм бариу палаж хийх гэж бодож байна. Харин чи ямар палаж хийх гэж бодож байна? Би гоё баантахтай бүстэй палат хийх. Гоё юм шүү дээ. Энэ жилийн тренд чинь баантай болж байгаа шүү дээ. Чи ирээдүйд том болоод ямар мөрөжл болох гэсэн үг? Эмч. Яагаад мөрөжл болох вэ? Эмчлэх хүсэж болохоор. Чиний палаж ихэр явж байна. Голиовч. Чи дуусгаж байна уу? Дуусгаж байна уу? Дуусгаж. Одоо ингээд даасан цаа хийгээд дуусчлаа. Тэнд ямар исэн? Одоо хэр гоё л ингээд өөрийнхөө ингээд дуртай палажааг ингээд яг жинхэнэ манекен дээр хийх юм гоё байт юм байна. Чиний палаж амар гоё ядаад байгаа. Баантаг гэхээр ингээд гоё болохыг цаан гэж бодсон эсвэл би болохоор ингээд бариу палажин дуртай гэдгсэн шүү дээ. Би ингэж ташуу мөрөө нэгээд тэгээ артл ингээд жижиг юм цацаг хийгээд явцтай. Тэн хийгээд ямар исэн бэ? Хэцүү исэн үү? Гад исэн. Гайгүй амархан байсан ингээд оёхгүй шууд ингээд хатгаа явчихаар гайгүй амархан байт. Одоо ингээд манекен дээр палаж аяхаг ингээд юм аяхыг заасанд баярлаа. Зүгээр. Монроос хүүхдийн загвар зохион бүтээх академи бүтээлч дугаараар хамт байсан та нартай баярлалаа. Баяртай.